За би түүний нөгөө нэг Австралийн нэг бас Монгол хоёрын онцлог дээр бас нэг юм санаж ирсэн байна. Тэр юу вэ гэхээр би Монголд одоо ингээд нөгөө нэг ээлжийн амралтаа авч юу чаддаг байсан байхгүй юу? Яагаад ч юм ер нь бол ингээд тэр айгүй нийтлэг. Харин тийм байлээ. Би бол ээлжийн амралт аваад идвэсэн чинь миний таньдаг хүмүүс бүгдээрээ Монголд юусэн авч байгаагүйсэн байлээ. Ер нь жоохон хэцүү л одоо ингээд ажил нь баг мэдээж амар их. Тэгээ тэрнээс гадна ингээд уг нь яг хөө мэдээж нөгөө зүгээр цалингаа авчиж байгаа хгүй ээлжийн амралтынхаа оронд ингээд. Гэхдээ энэ онцлог нь юу вэ гэхээр үнэхээр надад ээлжийн амралт байгаа бол би тэрийг яг үнэхээр надад ямар нэг прожект өгчөө дедлайн тулцсан л зүйл биш байвал би ер нь бол тэрийг авах эрх нь бол ингээд бүрэн чөлөөтэй. Хинч надаас яагаад гэж асуухгүй. Тэр надад айгүй амар санагдсан. Тэгээд 4-7 оныхаа ээлжийн амралтыг бол хийсэн хугацаанд авчихна.